Үзэгч та бүхэнд орой минь төргий. Тэгэхээр 3 дугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд Хятадын 2 чуулган боллоо. Тэгэхээр энэ чуулганаар ямар асуудлууд яригдв? За мөн Хятад Монголын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр улсын одоо мөн ирээдүйн чиг хандлага асуудлаар иргэсэн судлаач нартай ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг эхлүүлж байна. За манай өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэнд танилцуулъя. За мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны оюутнууд мөн хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр Хятадын энэхүү хоёр чуулган гэдэг одоо энэ чуулган ямар ач холбогдолтой? За яагаад энэ хоёр чуулган гэж нэрлэсэн? Энэ талаас нь одоо үзэгчдэд мэдээлэл өгнө үү? Баяр хөөр судлаач та. За бүгд найрамд Хятад улсын улс төрийн тогтолцоо системийг ойлгох хэрэгтэй. Бас энд нэг залруулга байна. За энэ Хятад гэдэг маань бол зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшүүлчихсэн социалист орн. За коммунист намын удирдлагын дор Хятадын онцлогтой социализм байгуулж байгаа ийм улс. Тэгвэл энэ Хятадыг дарангуйлах засаглалтай ч гэдэг юм уу одоо ухаандаа коммунист ийм хатуу төр зэсгтэй улс гэж ойлгох нь элбэг байдаг. Гэхдээ бас өөрийн Хятадын онцлогтой ардчлал гэж бас байдаг. Яг гэвэл олон намын тогтолцоо байна. За олон намын тогтолцоо бүрдүүлсэн тэр Хятадын ардын улс төрийн зөвлөлт гэж байна. За дээрээс нь Хятад бол өөрөө доод чатнаасаа эхлээд энэ хурлын олон байгууллагуудтай тийм ухаандаа хошуу тэгээд аймаг муж эсвэл дүүрэг хот тэгээд дээшээгээ улсын ийм том парламентын одоо доод чатнаасаа дээшээ хүртэл ийм парламентын өөрийн гэсэн өөрөөс парламентын засаглалтай л да. Тэгэхээр ягаад энэ хоёр чуулган гэд нэрлсэн бэ гэж. Тэгэхээр бол жилд нэг удаа 3 дугаар сард бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганыг за мөн үүний дараа бол Хятадын ардын улс төрийн зөвлөлийн чуулганыг бол хоролдуулдаг. Хоёр дахь тэр байгууллага нь бол олон янзаар нэрлэгдэж ирсэн. Би нэг хуучин социализмын тогтсон нэрээр нь хэлчих шиг боллоо. За ер нь бол ойлгомжтой шүү дээ. Энэ чуулган ягаад хоёр чуулган зэрэг хоролддог вэ гэж. Одоо ухаандаа тэр санхүүгийн жил эхлэхийн өмнө төрөвчийн санхүүгийн жил дуусч байна. Тэгээ Хятад улсын хөгжлийн чухал шаардлагатай нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагатай асуудлуудыг ярина. Том зорилтуудаа дэвшүүлнэ. Нөгөө намын хурлаар дэвшүүлдэг үндсийн савьсан нөгөө 5 жилийн төлөвлөгөөнийхөө явцыг хэлэлцсэн. За 5 жилийн төлөвлөгөөнд тодтгол хийн. Түүнийг дэлгэрүүлж ярина. Зорилгоо тавина. Зорилгоо тодорхойлно. За тэгээд улс төрийн ерөнхий чиг хараагаа бас тэн дээр дахиж сайн тодтогдог ийм чуулган. Нөгөө Хятадын нөгөө ардын төлөөлөгчтэй хурлын чуулган гэдэг маань бол засаглалын дээд хэлбэр. Энэ Хятадын засаг төрийн хамгийн дээд төрийн их барих дээд байгууллага. Нөгөө улс төрийн зөвлөлдөх байгууллага гэдэг маань бол Хятадын олон нийт, Хятадын олон намын тогтолцоо олон нийтийн төлөөлөл бүхий. За тэгээ үндэстэн бусд Хятад болоод бусд 50 хэдэн үндэстний нийт төлөөлөл орсон маш том тийм зөвлөлдөх байгууллага л да. Тэгэхээр бол улсын хэмжээний том зорилттой ярилцж шийдвэр гаргахын хамт түүнийгээ яг тэр бүх Хятадын ардын улс төрийн зөвлөлийнхөө хурал дээр дахиж түүнийгээ баталгаажуулаад ингээд цаашаа явдаг ийм онцлогтой юм байна. Тэгэхээр Уланбаяр доктороос асуухад за Монгол улс социализмаар замж явахын цаг үед энэ хоёр чуулгантай ижил төстэй ийм одоо хурал чуулган бүтц Монголд болдог байв уу? За энэ нь бол Хятадын хоёр чуулганаас ижил төстэй болон ялгаатай зүйлүүд ямар байсан? Энэ талаар та манай үзэгч тайлбарлаа. За тэгэхээр бүгд найрамд Хятад улсын улс төрийн систем бол өөрийн онцлогтой гэдэг манай судлаач хэлж байна. Тэгэхээр нэгдүгээрт бол Хятад бол байнгын парламент энэ засаглалтай улс биш. Өөрөөр хэлбэл бүгд найрамд Хятад улс бол улс төрийн гол хүчин бол Хятадын коммунист нам. Тэгээд бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурл гэдэг маань бол үндсэндээ одоо парламентыг орлож байгаа ийм байгууллага. За энийг бол яг одоо зүүрлж ярих юм бол манай социализмын үеийн бүгд найрамд Монгол Орд улсын ардын их хурлын чуулгантай бол ер нь их төстэй. Тэгээ энэ чуулганаараа бол өнгөрсөн оныхоо одоо улс ардын аж ахуйн хөгжлийн гүйцэтгэл ирэх одоо оны эдийн засгийн нийгмийн хөгжлийн одоо төсөв санхүүг хэлэлцэж батж явдаг ийм л одоо жишгэлтэй. За сая ихэд бол бүхтийн ардын төлөөлөгчдийн хурл чуулган бол ардын хурл бол
14 дугаар 5 жилийн эцсийн жилийн одоо гүйцэтгэлийн тайлан хэлэлцээд тэгээ ирэх одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний одоо төслийг боловсруулна гэж одоо ингэ тэмдэглэж байна. А нөгөө нэг тэр хоёр чуулган гэдгийн тэр бүх хятадын ардын төлөөлөгчдийн улс төрийн зөвлөл гэдэг маань бол энэ бол баг альч улс оронд баг байдгүй юм улс төрийн институт юм байна. Энэ бол ерөнхийдөө 1.4 тэрбум хүн амтай энэ хятад улсад бол нийгмийн олон янзын анги давхаргууд байна. Одоо өөрөөр хэлбэл бүр маш ойлгомжтой хэлийгвэл энэ олон янзын анги давхаргууд баг улс төрийн намуудын ийм одоо энэ төлөөллийг оролцуулж байгаа ийм одоо институт зүйн улс төрийн тогтолцооны нэг институт. Тэгээ энэ институт бол юу гэдэг вэ гэхээр нийгмийн хөгжлийн асуудлаар олон янзын саналуудыг өөрөөр хэлбэл саналыг хүлээж аваад шийдвэрлэдэг. Одоо тухайлх юм бол энэ жилийн одоо чуулганаар бол энэ одоо улс төрийн зөвлөлийн дарга Ван Хүнин гэж энэ бол Хятадын коммунистын төрийн улс төрийн төвчөөний байнгын 7 гишүүний одоо нэг том Хятадын одоо социалист одоо онлын том энэ төлөөлөгч л дөө. За энэ бол өөрөөр хэлбэл юу вэ гэхээр одоо өнгөрсөн одоо 1 жилийн хугацаанд бол энэ нийгмийн олон янзын давхарх 1.4 одоо миллиард хүнийг төлөөлсөн. Одоо энэ дээр бол одоо ажилчин, тариачин, сэхэтэн тэгээд одоо хувийн хөвшил, төрийн хөвшил, за тэгээд энэ одоо үндэсний эв нэгдлийн фронт. За тэгээд яг Хятадыг бол яг бас олон намын сэжинтэй гэж энэ дээр бол бас улс төрийн жижиг намуудын төлөөлөлд байж байгаа. Тэгээд эдгээрийн одоо бодол саналыг бол улс төрийн бодлогод бол тусгаж ингэж одоо өөрийгөө бол юм олон намын одоо төлөөлөл нийгмийн олон янзын анги давхруудын бодлыг бол шийдвэрлэх үндсэн дээр одоо Хятад бол нийгэм хөгжил ууршуулдаг гэсэн ийм одоо бүтц байдаг л да. Энэ бол яг одоо социализмч Монгол улсад байгаагүй одоо ч байгаагүй. Энэ бол яг Хятадын улс төрийн системийн нэг онцлог. А гэхдээ энэ бол өөрөөр бол асар их нөлөө бүхий. Тэгээ нийгмийн асуудал, улс төрийн асуудал, эдийн засгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэр олон янзын саналыг бол одоо өөрөөр хэлбэл хэрхэн яаж шийдвэрлсэн асуудал бол энэ удаагийн одоо чуулган дээр тайлбарлсан баг 99% одоо энэ асуудлыг шийдвэрлсэн гэж ингэж тэмдэглэж байна. За тийм учраас бол ер нь социалист байгуулалтын үеийн манай яг одоо бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал гэдэг маань бол байнгын ажиллагаатай парламент биш жил болгоны хавар өнгөрсөн оныхоо улс ардын аж ахуйн нийгмийн эдийн засгийн хөгжлийн гүйцэтгэлийн тайланг сая бол тухайлх юм төрийн зөвлөлийн ерөнхийлөгч Личан бол одоо энийг гүйцэтгэлээ хэлэлцээд ингээд одоо энэ 2025 оны эдийн засгийн нийгмийн хөгжлийн гол одоо үндсэн төлөвлөгөөний төсөл. За тэгээд ирэх одоо 2026-аас 30 оны 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний төслийг бол боловсруулж гаргана гэж ингэж хэлэлцэж байна л да. Тэгэхээр энэ бол одоо Хятадын өөрийнх нь одоо энэ улс төрийн системийн онцлог гэж одоо ингэж хэлж болохоор байна. За Баатаруу доктороос асууад за 2025 оны энэ жилийн одоо хоёр чуулганаар ямар гол одоо онцлог шийдвэрүүд гарав? За тухайлбал одоо эдийн засаг талаас ямар шийдвэрүүд гарав? Тухайд Монгол улсын тухайд Хятадтай бол одоо хамгийн гол худалдааны энэ төлөв улс учраас энэ асуудалд бид бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Энэ талаас та. За энэ оны 3 сарын 5-наас 11-ний хооронд бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын 14 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар чуулган хуралдаж төлөвлөсөн үндсэн 8 асуудлуудыг хэлцлээ. 2980 орчим төлөөлөгчөөс нэг эрс бол нэг 96 орчим хувийн эрстэйгээр хуралдаж 24 оны төсвийн гүйцэтгэл, 25 оны төсвийн төсөл, за төсвийг батлаад за мөн 25 оны улс ардын аж ахуй хөгжүүлэх үндсэн чиглэлийг батллаа. За энэ оны төсвийн онцгойлон энэ юу гэдгийг төрийн зохицуулалт бүхий энэ эдийн засагт төсвөөр дамжуулж улс ардын аж ахуй эдийн засагт удирдах байгаа нөлөөлөл өндөр учраас би төсвүүдээр бол нэлээд онцгойлон анхаарч харлаа. Энэ оны төсөвт их онцлог 2-3 зүйлүүдийг бас дурдууштай. За нэгдүгээрт төсвийн алдагдлыг ер нь үндсэндээ хамгийн анх удаа хамгийн өндөр хэмжээнд буюу 4% төрөгсөн байна. Үндсэндээ энэ бол 560 тэрбум доллар. За мөн сүүлийн төсвийн нэлийн тэлсэн том төсвөр хийх нэлийн эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлийн 4-5 асуудлууд дээр төвлөрж байгаа юм байна. Нэгдүгээрт энэ Хятад улсын нийгмийн шилжилтийн зорилтууд буюу боловсролын салбарын төсвийг 5.2%-аар
За мөн батлан хамгаалах болон гадаад харилцааны төсвийг 7.2%-аар өсгөж, за мөн эрүүл мэндийн салбар гэсэн энэ гурван салбар дээр төсөв бол нэлээд төсвийн хөрөнгө оруулалт, за дээр нь төрийн худалдаа авалтыг нэмсэн байна. За мөн Хятад улсын эдийн засагт нэлээд чухал нөлөө бүхий нь үйл хөдлөх хөрөнгийн салбар төрөөс томоохон хэмжээний дэмжлэг үзүүлэхийн тулд нэг 700 тэрбум йеонын бондыг гаргая гэсэн ийм шийдвэр гаргаад энэ чиглэлд бол бас төсвийн дэмжлэгүүдийг бол үйл хөдлөх хөрөнгийн салбарт бас нэмий гэсэн ийм чиглэлүүд харж байна. Энэ дээрээс харахад 2025 он бол 14 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөний сүүлчийн жил учраас энэ улс ордын аж ахуй хөгжил төлөвлөгөөний биелэлтийн үр дүнгээ үзэх хамгийн чухал жил учраас энэ дээр төрийн худалдаа авалт төсвийн дэмжлэгийг бол нэлээд том хэмжээгээр нэмэгдүүлж эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлд ялангуяа энэ ковидоос хойших энэ 4 жилийн хугацаанд эдийн засгийн идэвхжил тийм өндөр хэмжээнд байгаагүй учраас энэ чиглэлд илүү анхаарай гэж үзээд эдийн засгийн өсөлтийг бол нэг 5%-д хот суурин газрын ажлын байрыг нэг 12.8 сая ажлын байрыг бий болгоё. За инфляцийн түвшинг бол нэлээд харьцангуй бага юу. Үндсэндээ 2 пункт дотор. Гэхдээ бодит байдал дээр нь бол 0.2%-тай байх. За дээрэс нь хотчлтыг бол үндсэндээ нийт хүн амынхаа 67% хүргье гэсэн ийм стратегийн томоохон зорилтууд тавьсан. За мэдээж ийм 1.4 тэрбум хүнтэй том улс орны хоол хүнсний асуудал маш чухал. Энэ жил Хятад улс түүхэндээ 24 онд нэг 700 сая тонн улаан буудагийн ургац авсан. За энэ жил энэ ургацаанд дахиад 720 сая тоннд хүргэе гэсэн ийм том зорилт тавьсан байна. Ягаад гэвэл улаан буудай, эрдэнэ шишт, цагаан будаа төмс бол Хятад улсын стратегийн хүнс. Энэ бол сагсанд зайлшгүй байх ёстой хүнс учраас энэ дээр бол Хятад улсын засгийн газраас бол анхаарал тавьж хөдөө аж ахуй дээр бас ийм шинжилгэлийн инновацийн дээрээс нь ногоон хөгжлийн ийм шинэлэг технологиг ашиглая гэсэн энэ чиглэлд анхаарч байна. За мэдээж Хятад улсын дэлхийд өрсөлдөх их чухал салбар бол мэдээллийн технологийн салбар байна. Энэ чиглэлд үндсэндээ 100 тэрбум хүртэл хэмжээний бондыг гаргах боломжтой гэж мөн засгийн газраас үзэж байна. Ингэснээр одоо дэлхийд мэдээллийн технологийн энэ өрсөлдөөний дунд Хятад улсын одоо тэргүүлэх мэдээллийн технологийн компаниуд жишээлбэл Huawei, JD, Baidu, Xiaomi, DeepSeek ч юм уу энэ компаниудад үзүүлэх бас төрийн дэмжлэгүүдэд бас онцгой анхаарал хандуулъя гэсэн ийм чиглэлд бол Хятад улс энэ удаагийн 25 оны төсөв бол ийм чиглэлд илүү анхаарсан байна. Өөрөөр хэлбэл Хятад улсын эдийн засгийн тулгуурласан мэдээллийн технологи, ногоон хөгжил, за дээрэс нь үйл хөдлөх хөрөнгийн салбаруудад 25 оны засгийн газрын бодлого нэлээд илүү чиглэх юм байна гэж бол харж байна. За баяр хөөр судлаачаас асуухад Монгол улс Хятадтай ижбүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Тэгэхээр энэ харилцаанаас бид одоо ямар үр өгөөж хүртэж байна? За хоёр улс цаашдаа энэ одоо харилцаагаа илүү бэхжүүлэхэд одоо ямар одоо үйл ажиллагаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. За энэ талаас нь та одоо юу гэж харж байна? За Монгол Хятадтай харилцаа бол түүхэндээ хамгийн оргил үедээ хүрчээд байгаа юм. За үүнийг бол нотлогоо болгож 2014 онд одоо 11 жилийн өмнө Бүгд найрамд Хятад улсын өдөртөх Ши Цзиньпин Монгол улс төрийн альчлал хийхдээ бол ижүүрэн стратегийн түншлэлийн товхлыг гаргаж хоёр ерөнхийлөгч зурж байсан л да. Төрөөс хойш 11 жил өнгөрч. Тий. Ер нь 21-р зууны нэг онцлог гэдэг юм уу? Энэ даяарсан 21-р зууны эрчтэй хөгжлийн эрен үед бол улс орнуудын хооронд хоёр талын харилцаа ердийн байхаас гадна түншлэлийн зарчмаар цаашаа хөгжих. Түншлэл олон үе шаттай янз бүрийн агуулгатай ийм түншлэлүүдийг байгуулж, түншлэл нь өөрөө харилцааны жинхэнэ тодорхойлогч хүчин бүр гол мотор, түлхүүр, одоо түлхдэг том локомотив, хөгжлийнхөө тэр хамтын ажиллагааныхаа хөгжлийг цэрж явдаг тийм локомотив нь болчихсон ийм онцлог эрен үед амьдарч байгаа. Тэгэхээр зэрэг бид бол энэ эрен үеийг бол их гярхай мэдрээд 2011 онд Хятадтай стратегийн түншлэл. За 2014 онд 3 жилийн дараа ижүүрэн стратегийн түншлэл байгуулад. За энэ түншлэлээ ер нь цааш нь яах юм бэ гэдгийг 2022 оны 11-р сард ерөнхийлөгч хөрөлцөхийн бүгд найрамд Хятад улсад хийсэн төрийн альчлалын үед хоёр улсын удирдагч хөрөлцөх Ши Цзиньпинээр уулзаад энэ ижүүрэн стратегийн түншлэлийг орчин үеийн шин шатанд гаргаж бүр олон улсын харилцаанд ийм
зэрэгэлдээ хөрс зэрэгэлдээ оршдог том жижиг хоёр улсын жишг харилцаа болгож хөгжүүлэх нь зүйтэй гэсэн юм тохиролцоон төрсөн л дээ. Ер нь 22 он бол аль энэ түншлэлийн харилцаанд хоёр том тийм төлөвцөө үзүүлсэн айлчлалууд хийгдсэн. За 22 оны ихээр бол Бээжинд олон улсын өвлийн олимпийн наадмын үед ерөнхий сайд оюун эрдэнэ очиад хятадын удирдагчтай уулзаад ижвэрэн стратегийн түншлээ ахиулахаар ярьсан. За оны төгсгөлд ерөнхийлөгч Хөрсөх очиад бол дахиад шин шатанд гарах асуудлыг ярьсан. Тэгэхээр зэрэг бол өнөөдөр энэ ижвэрэн стратегийн түншлээс юу хэлээх вэ гэж одоо Монголын хувьд л бид авч ярихаас биш хятад бол Монголтой бол ижвэрэн стратегийн түншлэлтэй байна уу байхгүй юу эсвэл стратегийн байна уу эсвэл сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл 2003 оныхоо төвшөнд тэр түншлэлээ барина уу тэр бол хятадын хувьд чухал биш. Энэ боломжийг бид ашиглах ёстой гэж. Тэгээд 2014 оны 108 дугаар сард хятадын удирдагч Си Жинпинг Монголд айлчлаад манай улсын хурлын хүндэтгэлийн чуулган дээр программын чанартай хүлэгтэй бол энэ ижвэрэн стратегийн түншлэлийн чинь цаана ямар агуулга оршиж байдгийм бэ гэж. Тэр нь хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд хамтран суугаад урагшаа явъя гэсэн үрээ байгаа шүү дээ. Тийм ээ. Хятадын хувьд бол хөрс зэрэгэлдээ орнууд төдийгүй ер нь түншлэлийн харилцаатай бүх улсыг бол 3 янзаар хараад байгаа шүү дээ. Ер нь хөрш. Тэгэхдээ хөршүүд дотроо Монгол бүр үлгэршээ байраа гэж тийм ээ. Одоо итгэлтэй хөрш байх хэрэгтэй. Найрсаг хөрш байх хэрэгтэй. Тийм ээ. Итгэлтэй найрсаг дээрэс нь бол баян хөрш байгаасаа гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр баян хөрш байх чинь бол хятадын хөгжил бүх боломжийг гаргаж өгч байна гэж. Тэгээ Си Жинпинг даргын үгэн дотор байж байгаа шүү дээ. Хятадын далайн 14 бомбтыг дэлхийн далаа руу гаргахад нь Монголд нээж өгье гэсэн. Тэр амлалт байж л байна. За ер нь Монголд үйлдвэрлэдэг бол үйлдвэрлэж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг хятад худалдаа авахд бэлэн байна. Чанарын тухай яриаггүй. Гэхдээ мэдээ чанарыг хоригдвол. За ер нь Си Жинпинг дараагийн үгэнд байж байгаа шүү дээ. Хятадын импортын экспо гэдэг олон улсын үзэсгэлэн дээр зарласан шүү дээ. Танаад ашигтай хятад тохирлогоо байвал тэгэл худалдаа хийнэ. Заавал эндээс хятад ашиг олох шаардлага. Гол нь хятадын хөгжлийн энэ их өндөр потенциал боломжийг танай улс ашиглаад хөгжөөд авах хэрэгтэй. Ард түмнийхээ амьдралыг сайжруулах хэрэгтэй гэж. Тэгэхээр яг энэ өрөө лооцон хэвээрээ энэ чуулган дээрч гэсэн энэ өрөө лооцонгоо давтж байна. Хятадын коммунист намын их хурл дээрч давтсан Төв орооныхоо бүгд хурлууд дээр өнгөрсөн оны 100 хуралдсан нөгөө эдийн засгийн асуудал хэлэлцсэн Төв орооны 2 дугаар бүгд орлоо. Тэн дээр ч энийг асуудал ярьсан шүү дээ. Ерөөсө дэлхийд л бидний энэ л одоо хэрэгэлдэг л ашигладаг юм бол хятадын ийм их потенциал байна шүү гэж. Тэгэхээр өнөөдөр яг энэ тухай бид яагаад яриад байна вэ гэж тийм миний бичдэг ярьдаг сэдв бол бас ийм байгаа юм л да. Бид энэ их боломжийг ашиглаж чадахгүй Монгол улс. Ерөөсөө ашиглаж чадахгүй. Энд бол яагаад ч ашиглаж чадахгүй байна. За мэдээж энд олон учир шалтгаан бий. Хятадын талаас тавьсан ээлдүү хашсаад хориг цээр одоо юу гэдгийг илүү дарамт ямар нэг юм тийм байхгүй. Гол нь бид нэг дотооддоо юу олохгүйгаас энийг алдчихад байгаа байхгүй юу. Тийм 14 онд 11 жилийн өмнө хэлсэн байна шүү дээ. Тийм одоо ашиглая гэж. Тэгээ бид энэ 11 жилийг бол яг сул өнгөрөөгөөгүй л дээ. Тэгвэл бол энэ хятадын хөгжлийн хурдтай өөрийнхөө Монгол улсын хөгжлийн одоогийн энэ алхаа гიშгээг ингээд харьцуулах юм бол бид энд хоцроод байгаа. Ийм л асуудал байгаа. Тэрээс бол Монгол хятадын харилцаа бол улс төрийн бат бэх дэвсгэрийн тавиад өгч гисэн тийм ээ. Одоо дээд өндөр төвшөнд ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын даргын төвшөнд ихэд бол улс төрийн өндөр төвшний бүх харилцаагаа маш найдвартайгаар ингээд төлөвшүүлсэн, тогтоочсон тийм ээ. Энэ айлчил хоёр талын урсгалтай болцсон. Одоо 2025 он гараад үзэлдэ 2025 он гарахад л манай ерөнхий сайд хятад айлчилж байна. Улсын хурлын даргач айлчилж байна тийм ээ. Ингээл залгаал явж штэ. Тэгэл нөгөө бомбтын асуудал ярьж байна тийм ээ. Олон жил бид дотроо маргасны эцэст хятадтай бомбтын асуудлаар нэг хэлцээрт гаргах зорлоо л да. Одоо тэгээд энэ нөгөө төмөр замын холболт хийчих юм бол манай нүүрсний экспорт, бус экспортын салбар бол цаашаа хөгжөөд явчих юм байна. Тэгээ хятад бол амлсан шүү тийм ээ. Танад л одоо олборлдог, үйлдвэрлэдэг ер нь юу л вэ? Бүгдийг авъя гэж. Тэгээ энэ худалдаа авалт хийгдэж байна гэдэг чинь Монгол улс асар их боломж. Дахиад энэ бид аль болохоор ихийг гаргах тусам, ихийг бүтээх тусам бүгдийг авах бэлэн байна гэж амлчихсан. Тэр амлалтыг л бид ашиглах хэрэгтэй гэж боддог.
За Улаанбаяр доктороос асууад. За баяр хүү судлаач хэллээ. Одоо хоёр улсын харилцаа бол одоо түүхэн өндөр дэд түвшинд хүрчээд байна гэж. Тэгэхээр Монгол Хятадын энэ хүү одоо харилцааны энэ түвшин зүүн хойд Азийн бүс нутагт. За зүүн хойд Азийн улс төрийн харилцаанд ямар нөлөө үзүүлж байна гэж харж байна. За тэгэхээр би бас нөгөө түрүүнийхээ нэг асуултанд нэг жоохон нэмэлт хийгээд юм. За тэр бүх хэдийн ардын улс төрийн талаар зөвлөлт үндэсний зөвлөл гэдэг маань бол нийгмийн олон янзын давхар гэсэн шүү дээ. Тэгээ энэ дээр бол тэр залуучуудын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, тэгээ Хятад бол өөрөө одоо олон үндэсний хэсний улс. Энэ дээр бол Шинжаан угрын төлөөлөл, төвдийн төлөөлөл, өвөр Монголын төлөөлөл гэдэг энэ олон одоо төлөөлөл ордог. За тэр энэ удаагийн одоо жишээлх юм бол бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 14 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар чуулган гэж байна. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл энэ бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурл бол 14 дахь удаагийн хурал зохион байгуулагдсанаас хойш 3 дахь удаагийн чуулган гэж ингэж одоо ойлгож болно. Тэгэхээр энэ бол тэгээд дээр нь бол бүх Хятадын ардын төлөөлөгчдийн улсын байнгын хороо гэдэг маань бол зүгээр яг одоо манай хуучин бүгд Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгч гэдэгтэй бол их ойролцоо. Тэгээ ардын их хурл гэж бий. Ардын хурлын дарга нь бол тухайн үед одоо манай Алтан гэрэл дарга байжсэн. Тэгэхээр энэ бүтцүүтэй бол юу нэг адил төстэй. Энэ одоо хуучин уламжлалт хэтэл өнөөдөр хөтөл бол ингээд Хятад онцлог социализмын байгууллага ингээд явж байгаа юм л да. Тэгэхээр та сая асууж байна. Тэгэхээр Монгол улс бол яг өнөөдөр бол зүүн хойд Азийн бүс нутаг дотроо энэ улс орнууд дотроо одоо альва газар нутгийн маргаангүй цорын ганц улс өнөөдөр одоогоор цорын ганц улс бол Монгол гэж байна. Газар нутгийн альва маргаангүй энийг эргэцэн өв шийдвэрлэсэн. За энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын их том ололт. Нөгөө нэг зүйл бол бид яг энэ зүүн хойд Азийн бүс нутаг дотроо хоёр хөрштөгөө ижбүрэн стратегийн түншлэлийн эргэцэн үндсийг бол баттай тавьсан. За нөгөө нэг зүйл бол бид нар бол зүүн хойд Азийн улсууд байна. За энэ дээр бол бид нар Япон улстай бол хөгжил цэцгэлийн төлөөх тусгай стратегийн түншлэл. За бүгд найрамд Солонгос улстай бол 2020 оны 9 сарын 10-нд бол стратегийн түншлэл тогтоосон. За хойд Солонгостойгоо бол бид нар 2002 онд бол найрсаг ярилцсан хамтын ажиллагааны шинэ гэрээг байгуулсан. Тэгэхээр бид нар бол энэ зүүн хойд Азийн бүс нутаг дотроо бол Монгол улс бол хамтын ажиллагааны эрхцэн маш өндөр одоо төвшний ийм баримтчүүдийг бол батлан гаргасан гэж ингэж хэлж болно. Тэгэхээр хоёр улсын яг энэ ижбүрэн стратегийн түншлэл гэдэг маань бол юу вэ нөхлөөр нэг онцлог нь бол одоо бид нар бол энэ ижбүрэн стратегийн түншлэлийг дагаад нэг чухал баримтчиг бол батлагддаг. Энэ бол ижбүрэн стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх замын зураглал гэж. Энэ бол одоо стратегийн түншлэлийн баримтчгийг одоо байнга дагаж явдаг. Энэ бол одоо яг эдийн засгийн худалдаа эдийн засгийн салбарт ямар одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг бол наривчлал зааж өгсөн ийм замын зураглал байж байгаа. Тэгэхээр энийг бол бас Монгол Хятадын хооронд бол 2013 онд мөн дунд урт хугацааны ийм замын зураглал бол гарыг зурсан бийж. За тэгээд өнөөдөр бол одоо бид нар бол сая одоо манай Баяр хүү судлаач хэллээ. Хоёр улс бол сая 22 оны 11 сард бол ижбүрэн стратегийн түншлэл шинэ шатнд бүх талаар болон гүнзгийрүүлэх дараагийн үе шат болж байна л да. Тэгэхээр энэ хүрээндээ бол одоо бид нар бол энэ зүүн хойд Азад хамтын ажиллагааны ийм одоо жишг загвар болгоно гэсэн ийм одоо гол чухал зүйлүүдийг бол ярьдаг. Тэгэхээр ер нь бол энэ зүүн хойд Азийн инг тайван аюулгүй байдлыг сахин хангахад улс орнууд бол одоо яаж эдийн засгийн хамтын ажиллагаагаар урагшлуулах вэ гэдэг бол үндсэндээ бол манай хоёр улс бол энэ дээр бол загвар болох ус. Ер нь бол одоо хоёр орны харилцааг олон улсын харилцааны ийм жишг болгоё гэсэн ийм одоо яриа хэлцээр бол байдаг. Тэгэхээр одоо гол тавигдж байгаа зорилт бол бид бол хоёр талын худалдааг бол 20 тэрбум долларт хүргэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ 20 тэрбум долларт хүргэх нэг чухал одоо дэд бүтц одоо суур бүтц логистик бол юу вэ гэхээр энэ одоо гашуун сухад ганц мод шивээ хүрэн сэхэ ханга мандал зүүн хатвч одоо гээд энэ бомтуудын ийм холболтыг хийх юм бол манай экспортын гарц үндсэндээ бол одоо маш
огцом нэмэгдэнэ. За энэ түрүүн бол Монгол улсын одоо бүх бараа бүтээгдэхүүн хэд авахд бэлэн байна. Хятадын зах зээл бол асар том зах зээл. Тийм учраас энэний одоо өөрөөр хэлбэл дэд суур бүтэц байгууламжууд логистикийн шийдвэрлэхэд л бол бид бол үндсэндээ маш том одоо орлого олно гэж. Тэгээ энэ маань бол эдийн засгийн их үр ашигтай хамтын ажиллагаа гэдэг бол өөрөөр хэлбэл инх тань аюулгүй байдал харилцан эзэглэлцийг бичүүлэхэд маш ийм чухал ийм л одоо хүчин зүйл болж байгаа л доо. Тэгтээ яг өнөөдөр бол энэ зүүн хойд Азийн бол одоо нэлээд болгоомжлол бий болж байгаа зүйлүүд байна. Энэ дээр бол юуны өмнө бол хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал, за тэгээ Оросын холбооны хойд Солонгосын ялангуяа цэргийн салбарын хамтын ажиллагаа бол энэ хоёр бол цэргийн холбоотны харилцааг бол сая өнгөрсөн оны 6 сард Пинянд бол одоо гэрээнд бол гар өвс зурсан. Энэ бол цэргийн хамтын ажиллагаа гэрээнд гар өвс зурсан байж байгаа. За энэ үйл явц бол ялангуяа сансрын технологи, орчин үеийн дайны энэ асуудал дээр бол өмнөд Солонгосынхаа бол ихээхэн болгоомжлуулалт үргэж байна. За энүүн дээр бол Хятад улс бол бас тийч одоо ерөнхийдөө бол их боломжсон байр суурь одоо хандлага илэрхийлж байгааг бол Хятадын томоохон одоо их дээд сургуулийн олон улсын стратегийн шинжээчид бол тэмдэглэж байна л да. Тэгэхээр бид нар бол энэ зүүн хойд Азийн инх тань аюулгүй байдлыг сахиан хангахад бүс нутгийн улс орнууд бол харилцан итгэлцлийг бичүүлж хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр л энэ дээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлснээр л энэ бүс нутгад бол инх тань аюулгүй байдлыг бол эерэг тийш нь одоо өөрчилж энэ зүйл дээр бол одоо шин дэг журмыг одоо сэргэн тогтооход чухал одоо хувь нэмэр оруулах ийм л учиртай юм байна. Тий. За Баатархуу доктороос асууад энэ удаагийн одоо хоёр чуулган дээр чанартай хөгжил, за шинэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдгийг бол идэвхтэй ярьлаа. Тэгэхээр энэ нэр томьёонууд одоо юуг илэрхийлж байгаа юм? За энэ чиглэлээр Бээжин одоо энэ онд за эх жилүүдэд ямар бодлого одоо баримтлах асуудал яригдваа. За энэ удаагийн хоёр чуулганы хүрээнд нэлээд олон шин түлхүүр үгүүд гарлаа тийм. Саяын таны хэлдэг өндөр чанартай хөгжил, үйлдвэрлэлийн шинэ хүчнийг нэмэгдүүлэх, 6G, за тэгээд нөгөө хиймэл оюун ухааны та яг зэрэгцүүлж байгаа нэг биечилсэн оюун ухаан гэх мэтийн, за дээрэс нь цагаан зээр энэ компани гэх мэтийн ийм орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохируулсан ийм түлхүүр үгүүд гарлаа. За магадгүй бид одоо 10 жилийн өмнө бол юу гэдэг шин хэвийн байдал гэдэг энэ ойлголт гарч байсан шиг одоо дахиад түлхүүр үгнүүд өөрчлөгдөөд энэ өндөр чанартай хөгжил гэдэг бол Хятад улсын ирээдүйн хөгжлийн чухал философи болж өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл амьдралын чанар хөгжихтэй зэрэгцээд зөвхөн тооны хойноос үйлдвэрлэлийн юм уу экспортын тооны хойноос хөөх биш, нийт нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийт иргэдийн орон сууцны асуудал, за дээрэс нь ядуурлаас одоо 21 онд бүрэн ангижирсан бол одоо иргэн ядуурл руугаа орохгүй, ядуурлаас ангижирсан тэр нийгмийн бүлгийг илүү дундаж орлоготой бүлэг рүү шилжүүлэх гэх мэтийн. За дээрэс нь нөгөө боловсролын хүртээмж, тэгш хүртээмжийн асуудалд бол Хятад улсын удирдлага үеийн үед анхаарсаар ирсэн. Энэ удаагийн засгийн газар ч гэсэн бас их онцгой анхаарч боловсролын салбарын төсвийг одоо жил болгон өсөн нэмэгдүүлж авч байгаа. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын энэ хүртээмжийн асуудал буюу юу гэдэг юм зүүн эрэг далай дагсан орнууд хөгжингүй далайн дагсан энэ хотууд хөгжингүй мужуудаас гадна баруун талын алсагдмал газрын нутагт байгаа энэ ихтэй сургуулиудын чанар хүртээмжийн асуудалд илүү их хүч анхаарал тавих энэ чиглэлд бол онцгой анхаарч. За дээрэс нь өндөр чанартай энэ үйлдвэрлэлийн шинэ хүчнийг нэмэгдүүлнэ гэдэг бас энэ ойлголт бол өнгөрсөн жилийн энэ хоёр чуулган дээр илүүтэй яригдсан. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрлэлд байгаа эрчим хүчний хэмнэлт, хүний нөөцийн хэмнэлт, за дээрэс нь үйлдвэрлэлийн өртгийг хэрхэн зохистой түвшинд бууруулж үйлдвэрлэлийн бодит үр ашгийг авчрах вэ гэдэг тал дээр бол ийм бүр стандартын түвшинд хүртэл яригдчихэв. Өөрөөр хэлбэл байгаль эрдэс соёлыг ашиглаж байгаа бол нийгэмдээ за дээрээс нь тухайн орон нутагтаа заавал үр ашигтай байх ёстой. Гэхдээ юу гэдгийг өндөр хэмжээний үр ашигын төлөө явж байгаль орчин сүйтгэж болохгүй. Илүү их байгаль орчныг хамгаалсан ногоон хөгжлийн бодлогыг илүүтэй барих ёстой гэдэг дээр энэ
үйлдвэрлэлийн шинэ хүчин гэж үзэж байгаа. Энэ нь бол сүүлийн жилүүдэд хятад улсын нийт эдийн засгийн бараг 40% нь дижитал болон ногоон эдийн засгаас бүрдэж байгаа учраас энэ эрчим хүчний хэмнэлтийг онцгой дээд түвшинд тавьж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн GDP-ийн өсөлтөнд эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн авч үзэж байна вэ гэдэг дээр мужуудын хоорондын ранкийг гаргахтаа үүнийг бас анхаарч үзэж байна. За мөн сүүлийн жилүүдэд одоо 6G буюу энэ технологийн өрсөлдөөнд хятад улс хэрхэн бэлэн байх вэ гэдэг талаар хятад улс илүү онцгой ач холбогдол тавьж 6G-ийн туршилтуудыг бас 2 жилийн өмнөөс эхлээд хийгээд эхэлсэн байна. За мөн онцгой нэг зүйл бол энэ мэдээллийн технологийн салбарт Америк нэгдсэн улс тэргүүтээ улс орнуудын хооронд болж буй өрсөлдөөнд мэдээллийн технологийн компаниуд, хиймэл оюухан, AI-гийн өрсөлдөөнд хятад улс хэрхэн бэлэн байх вэ гэдэг талаар олон жилийн тууштай бодлогыг барьж эндээс төрийн зохицуултын дэмжлэгүүдийг үзүүлж байна. Энэ оны 1-р сард бас хятад улсын удирдагч Ши Жинпинг 6 жилийн дараа анх удаа хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийг хүлээн авч уулзахдаа хятад улсын 6 арслан буюу мэдээллийн технологийн 6 топ компани удирдлагыг тэргүүтээ компаниудыг хүлээж авч уулзж байгаа нь хувийн хвшлийн тэр тусмаа мэдээллийн технологийн компаниудад маш их ихтгэл найдвар тавьж төрийн өмчит аж ахуй нэгж төрийн оролцоотой эдийн аж ахуй нэгжүүдийн хөгжлөөс гадна хувийн хвшлийг өгж байгаа энэ дэмжлэгийг мэдээллийн технологийн салбарт маш сайн түлхүү өгье гэсэн ийм мессежийг бол өгж гэнэ гэж харж байна. Ер нь энэ удаагийн чуулганы бас нэг онцлог зүйл бол энэ хятад улсын ирээдүйн хөгжилд дэлхий дахины болж байгаа энэ үл ойлгогдох өвдийн тааварлашгүй энэ геополитикийн өрсөлдөөн донд мэдээллийн технологийн салбар, за дээрэс нь энэ газрын ховор элемент, за critical металлаар ашиглаж байгаа энэ core технологийн салбар хятад улс өрсөлдөөнд бэлэн байх ёстой гэдэг дээр бол онцгой анхаарал тавьж төр засгийн төсөв, төрийн худалдаа авалтыг энэ рүү их чиглүүлж байна. За өндөр чанартай энэ хөгжлийг цаашдаа тогтвортой авч явахын тулд өнгөрсөн жилийн 2 их хурал дээр ч яригдсан энэ удаагийн 2 чуулган дээр ч гэсэн бас л яригдлаа. Энэ бид хятад улсын хөгжил бол тогтвортой урагшлана гэж 1990-ад оноос 2010-ад оны хооронд хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн GDP-ийн өсөлт бол тогтмол 10-аас дээш хувьтай өссөн. Харин ковидоос хойш бол хятад улсын эдийн засгийн өсөлт бол нэг 4.5-аас 5 хувьтай. 2024 оны гүйцэтгэлээр ч гэсэн эдийн засгийн өсөлт бол нэг 5 хувьтай байсан. 25 оны үед эдийн засгийн өсөлтийг яг хангалттай мөн чанартай 5% гэж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хий хоосон тооны өсөлт биш, илүү их ард иргэдийн амьдралд наалдсан, хүрсэн ийм 5% өсөлтийг авчирч, өөрөөр хэлбэл энэ нь бол нийгмийн хамгааллын бодлогуудаар илэрж байгаа. 25 оны энэ төсөв дээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээн дээр илүү одоо нэмэлт нөхөн олгоруудыг нэмсэн. За дээрээс нь тэтгэврийн сангийн орлогыг нэмсэн гэх мэтийн бас нийгмийн хамгааллын чиглэлд буюу эдийн засгийн орлогыг нийгмийн хамгааллын чиглэлд өөрөлдвөл өндөр чанартай амьдралын төвшинг бий болгохын чиглэлд онцгой анхаарч байгаа. Ер нь хятад улсын 2049 он буюу энэ бүгд найрамд хятад улс байгуулагдсны 100 жилийн ой, за түүнээс гадна 2035 он гэсэн нэг ийм хоёр хугацаа тавиад энэ хүртэл хугацаанд хятад улсын хүчирхэг эрчимчсэн за дээр нь байгаль орчин бүрэн цогц байгаль орчны ногоон хөгжилд чиглэсэн за тэгээд хүмүүнлэг ардчилсан ийм хүчирхэг хятадын улстай социалист орон 2049 онд хүрэх зорилтондоо хүрэх тэрийн замын зураглалаан гаргахдаа нэгдүгээр тэр өндөр чанартай хөгжил гэдэг дээр бол илүү анхаарч энийг ч гэсэн энэ удаагийн чуулган дээр бас олонтоо илэрхийллээ. Засгийн газрын энэ тайланд бол энийг бас олонтоо дурдлаа. Бас нэг энэ удаагийн чуулган дээр харахад бол энэ засгийн газрын тайлан хуучин бол маш зузаан, маш урт байдаг гэсэн бол энэ удаа ерөөсөө маш хялбархан хоёр нийт хэвлэл мэдээлэл гарч байгаа бол ерөөсөө хоёр нүүрэнд багтаасан, хоёр А4-ийн нүүрэнд багтаасан засгийн газрын тайлан маш ойлгомжтой, уншихад ойлгомжтой хятад улсын төрийн албаны болон хувийн хвшлийн нийт ард иргэд хүлээж аваад уншаад үүнийг тайлбарлаад явхад их ойлгомжтой болсон нь бол энэ тэгээд энэ засгийн газрын тайланг мэдээллийн технологийн энэ ололтыг ашиглаад гадаадад за дээрэс нь дотоодод түгээж байгаа байдал бол
бас энэ шинжил бол тасралтгүй гүнзгийж байна л гэж харж байна. За манай зочдоос оролцогч нар одоо Монгол улс хятадын харилцаа болон за хятадын энэхүү чуулгантай холбоотой асуудлаар чөлөөтэй нээлттэй асуулт асууж байна. За асуулт асуух юм байна уу? За өдрийн мэнд бүгдэнд миний асуух гэж байгаа асуулт болохоор хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа маш чухал. Үүн дээр одоо хурдтай хөгжиж буй энэ цаг үед техник технологийн тал дээр хамтарч ажиллах боломж байгаа юу? За асуулт асуусанд баярлалаа. Энэ Хятад улсын сая би ярианд дурдлаа Хятад улсын эдийн засгийн бүтцэд дижитал эдийн засаг бол үндсэндээ 40% хүрч байна гэж байна. Монгол Хятадын хооронд энэ ийм өргөн удам зайд хилэлдэг 17 бомбтоос 13 бомбт нь ажиллаж байгаа энэ тохиолдолд Монгол Хятадын хооронд худалдаа эдийн засгийн харилцаанд нэг чухал салбар байж болох зүйл бол энэ хил дамсан худалдаа, за мэдээллийн технологийн салбарын ололт амжилтыг ашиглахад маш өргөн боломжууд байна. Нэгдүгээрт бид үүнийг 2-3 жишээн дээр бас тайлбарлуул зохилтой гэж бодож байна. Нэгдүгээрт энэ хил дамсан эдийн засгийн чөлөөт бүсийн чиглэлд цахим чөлөөт бүсийн чиглэл бид нар хамтарч болно. Өөрөөр хэлбэл бид замын үе дээрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бол энэ бол бит хамтын ажиллагааны хэлбэр. За түүнээс гадна хил дамсан цахим чөлөөт бүс гэдэг бол энэ Хятад улсын худалдааны салбарт сүүлийн 10 жилд ирсэн том эргэлт буюу энэ цахим худалдааны энэ боломжийг бид Монгол улсад за тэр нь Монгол улсаар дамжуулаад Европ болон Оросын холбооны улсын бүс нутг руу хийх ийм том харилцааны боломж. За хоёрдугаарт энэ ер нь манай энэ улсын оршин байгаа Аз тивийн бүс нутаг бол Евразийг холбосон мэдээллийн маш том урсгалын орон зай. Ялангуяа Хятад улс руу ирж байгаа Европын чиглэлээс ирдэг мэдээллийн маш том урсгалын нэг хэсэг нь бол Монгол улсаар дамжин өнгөрдөг шилэн кабель байна. Бид энэ чиглэлд бол хоёр улсын мэдээллийн технологийн салбарын ялангуяа энэ кластерт боожж байгаа энэ компаниуд мэдээллийн технологийн салбарт Монгол улсад за дээр нь Бүгд найрамд Хятад улсад хамтраад хамтын компани байгуулад энэ том урсгалын салбарт интернетийн урсгалын салбарт бол бас хамтарч ажиллах боломж байна. Мөн Монгол улсын манай улсын өөрийнх нь цаг уурын байршил бол онцгой сэрүүн ийм бүс нутаг. За дээрээс нь байгалийн гамшиг эдгээр үзэгдлүүдээс харьцангуй хол учраас Монгол улсад бас Монгол Хятадын хамтарсан дата центрийг байгуулах бүрэн боломжтой гэж бодож байна. Монгол улс бол маш том байгалийн сэрүүн бүсээс гадна бид эрчим хүчний хямд их усуртай улс учраас энэ чиглэлд бол дата центрийн чиглэлд бол хамтарч ажиллах бас өргөн боломж байгаа. За хоёрдугаарт Хятад улсад саяын одоо 1-р сард бас дэлхийн нийтэд одоо дуйлан тарьсан DeepSeek шиг ийм олон одоо кластерт боожсон бүх юм нь бэлэн болсон 200-300 гаруй ийм стартап компаниуд байна. Эдгээр компаниуд Монгол улсын энэ боломжийг ашиглаад Монгол улсад компани байгуулад Монгол улсаас дахиад дараагийн 3 дахь улс орн руу IT технологийн экспорт хийх бол бүрэн боломжтой. Яагаад гэвэл Хятад улсын зарим нэг бүс нутг руу хийж байгаа хязгаарлалтыг бус Монгол улсын энэ чөлөөт худалдааны энэ таатай энэ платформыг ашиглаад Европын холбоо, Япон, Америк нэгдсэн улс зэрэг улс орн руу бид мэдээллийн технологийн ололт амжилтыг шингэсэн энэ нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг бас экспортлох бүрэн боломжтой. За Монгол Хятадын харилцаанд Монгол Хятадын мэдээллийн технологийн салбарын харилцаанд бидэнд бие биенээ харилцан нөхөх эдгээр саяын хэлсэн зүйлсээс гадна бид мэдээллийн технологийн мэрэгжилтэн болсон хүчнээ хамтран бэлтгэхэд бас одооноос анхаарч эхлэх цаг бий болж байна. Сүүлийн жилүүдэд бас Бүгд найрамд Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр болон бас өөрсдийн сонирхлоороо Хятад улсад сурж байгаа оюутнууд дотор мэдээллийн технологи, data science, AI-ийн чиглэлд сурж байгаа оюутнуудын тоо жил бүр нэмэгдээд байгаа гэсэн ийм дата мэдээлэлүүд байгаа. Энэ бол маш сайн хэрэг. Ирээдүйд мэдээллийн технологийн салбарт Монгол Хятадын харилцаанд бол онцгой үүрэг гүйцэтгэх ирээдүйн болсон хүчнээ бид одоо бэлтгэж байгаа энэ тоон дээрээ дахиад өсгөөд явах бас тийм боломжууд байгаа.
За мөн Монгол Хятадын хоорондын энэ мэдээллийн технологийн салбарт бид 3 дахь орны хамтын ажиллагааг оруулж ирэх боломжтой. Одоо чинь Ханчжоу гэхэд тэнд Хятад, Сингапурын хамтарсан мэдээллийн технологийн төв байна. За мөн Ханчжоуд одоо юу гэдэг нь Alibaba-гийн одоо Dream Town гэдээ байна. Мөн дэлхийн маш олон орны стартапууд тэнд боожж байна. Яг түүнтэй адилхан энэ мэдээллийн технологийн стартапыг Монголд байгуулвал бүрэн боломжтой. Энэ удаагийн тэр 2 дугаар чуулган дээр цагаан зээрийн компани гэсэн нэг ийм ойлголт ийм үзэл санаа явж байна. Энэ нь бол мэдээллийн технологийн бичил компаниуд аль хэрэгцээтэй газар бас дээрээс нь цагаан зээр бол очиж ажиллах буюу өөрөөр хэлбэл цагаан зээр бол маш хурдтай амтан мобиль хөдөлгөөн нүүдлэн явах өндөр чадвартай учраас мэдээллийн технологийн компаниуд хэрэгцээтэй газар ажиллаад дараагийн юуны захиалгад ажиллаа хийгээл явдаг. Энэ бол чухал. Одоо жишээ нь энэ бол дэлхийд даяар сүүлийн жилүүдэд байгаа тэр дижитал номадик гэсэн ийм үзэл санаа явж байгаа. Өөрөөр хэлбэл өвлийн цагт Ханчжоу юм уу Хятад, за зуны цагт Монголд, за бусад юу гэдгийг бүр одоо намрын цагт юу гэдгийг Сингапур ч юм уу бусад улс оронд очиод ингэж нүүдлэн ажиллаж мэдээллийн технологийн компани заавал биетээр бус өөрөлдөл аутсорсингийн чиглэлээр ажиллах тийм боломжтой. Өөрөлдөл Хятадын зарим нэг мэдээллийн технологийн компаниуд Монголын бас мэдээллийн технологийн компаниудтай сая энэ өнгөрсөн оны 1 сард хамтарч ажиллая. Бид өөрсдийн цагаан зээрийн компаниудаа Монгол улс руу зуны улиралд шилжүүлэн ажиллуулъя гэсэн ийм хүсэлтүүд хүртэл ирж байгаа тийм зүйлс байгаа. Тэгэхээр бидэнд энэ бол шин салбар, тэгтээ маш ирээдүйтэй салбар гэж харж байна. Тэгэхээр 2025 онд бүгд найрамд Хятад улсад ямар томоохон одоо арга хэмжээнүүд болохоор төлөвлөгдөж байна. За энэ талаас 2025 онд Хятад улсын гадаад харилцааны салбарт болох томоохон ивентэд талаар 3 дугаар сарын 7-нд төрийн зөвлөлийн гишүүн гадаад харилцааны сайд Ван Иранда дурдсан. Мэдээж олон төрлийн туулсан айлчлалуудаас гадна 1-р Хятад улс 2025 онд Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг удирдах. Шанхай хамтын ажиллагааны байгууллага удирдах байгаа учраас энэ оны намар Тяньжин хотод Шанхай хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно гэдгийг зарласан. Энэ бол Хятад улсын 2025 оны гадаад харилцааны маш том үйл явдал. За мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалт мөн бүгд найрамд Хятад улсад болно. За үүнийг одоогоор хугацаа болон газрыг нь товлоогүй байна. За 2-дугаарт 1995 онд хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы 30 жилийн ой зориулсан дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт гэдэг энэ том арга хэмжээг 2025 онд бүгд найрамд Хятад улс Бээжин хотноо өндөр хэмжээнд зохион байгуулна гэсэн ийм зүйлсийг мөн Ван И сайд илэрхийлсэн байна. За 3-дугаарт энэ 20-р зууны турш 20-р зууны дэлхийн түүхийг өөрчилсөн нэг том зүйл бол мэдээж энэ дэлхийн 2-р дан, дэлхийн 2-р дооны Дорнот фронт буюу энэ фашизмыг ялсан 80 жилийн ойг бүгд найрамд Хятад улс онцгойлон авч үзэж энэ чиглэлд бас олон үйл ажиллагаа энэ зохион байгуулахлаараа мөн гадаад хэргийн сайд илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл ийм 4 том ивент болох юм байна. За мэдээж туулсан айлчлалууд, төрийн болон дээд хэмжээний айлчлалууд бүгд найрамд Хятад улсад болдгороо болоод явах хаа. Хятадын 200 жилийн зорилт гэж яг юу вэ? Үүний талаар асууя. За энэ бол их сонирхолтой асуулт. Энэ бол дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байгаа. За энэ бол 2021 оны 7 сард Хятадын коммунист нам байгуулагдсны 100 жилийн Хятад улс ямар томоохон зорилтыг шийдвэрлсэн бэ гэдэг асуудал байсан. Тэгээ энэ 2021 оны 7 сард Хятадын коммунист намын 100 жилийн ойг бол тэнмийн талбайд маш өргөн дэлгэр тэмдэглэж, за энэ дээр бол Хятадын коммунист намын түүраны ерөнхий нэрмжийн дарга Ши Жинпин хэлэхдээ энэ 100 жилийн хамгийн том ололт бол 700 сая гаруй одоо Хятад иргэдийг үгээгүй ядуучуудаас дундчуудын одоо энийг шилжүүлсэн явдал бол хамгийн том ололт байсан юм гэж ингэ тэмдэглэсэн л дээ. За 200 жилийн зорилт гэдэг маань бол бүгд найрамд Хятад ард улс байгуулагдсан 2049 онд бүгд найрамд Хятад ард байгуулагдсан 100 жилийн явуулга. За энүүн дээр бол өөрөөр хэлбэл Хятад онцлогтой социализмын шинэ иргэн үеийг одоо байгуулж дуусна. За энийг бол өөрөөр хэлбэл одоо 3 үе шаттай гэдэг ингээд маш за энэ дээр бол одоо хөгжингүү цэцэглэн хөгжсөн ив нийтэлтэй ийм одоо ногоон хөгжлийн
хятад улсыг одоо байгуулна гэсэн ийм одоо гол зорилтыг одоо ингэ тавьж байгаа байхгүй. Гэтэ энэ хоёр том зорилтыг л одоо хятадын 200 жилийн зорилт юм аа гэж ингэж одоо олон улсын хэмжээнд ингэж одоо тэмдэглэдэг юм байна. Хятадын 700 орчим сая иргэдийг гаргаж байгаа бас нэг зорилт байгаа. Нөгөөх нь орчин үеийн шинэлэг хятад улсыг бий болгосны 100 жилийн хувьд тэмдэглэх талаар ярьж байгаа. Энэ бол ингээд 2022 оны Хятадын коммунистийн 20 дугаар хурал дээр бол хоёр алхамд зорилт тавьсан байгаа. Тэгээ тэр нь бол одоо 2035 он хүртэлх нэг алхам, 2035 оноос 2049 он хүртэлх бас нэг хоёр дахь алхам гэдэг ингээд хоёр алхмаар ингээд 2049 оны 100 жилийн хувьд тэмдэглэх талаар ярьж байгаа. Тэгэхээр яг 200 биш одоо юу гэдгийг 200-ны зорилт гэх юм уу тий? Хятадын 200-ны зорилт тийм ойлголтоор л одоо энэ асуултыг ярьж хэлцэж явж байгаа. За Сумья доктороос асуухад сүүлийн үед бол дэлхийн дахинд Хятад Америкийн худалдааны асуудал дээр маш их анхаарал хандуулж байна. Тэгэхээр энэ харилцааны одоо Хятад Америкийн худалдааны тарифын маргаан одоо цаашаа яаж өрнөхөр вэ? Энэ нөхцөл байдлад Монгол улсын эдийн засгт ямар нөлөө үзүүлэх талаас нь та хамгийн гол асуудал бол гангийн экспорт дээр Хятадын гангийн экспорт дээр одоо хориг тавьж байгаа тарифа нэмж байгаа асуудал байгаа. Гангийн экспорт дээр нь хориг тавьж байгаа тохиолдолд гангийн өөрийнх нь өртгөн өснө. Тэгэхээр яг энэ дээр мөн бас хэрэглээ Хятадын болоо дэлхийд аярах хэрэглээ өөрөө бас танагдах тийм асуудал байна. Тэгээ мөн Америкийн зүгээс өөрөө бас нөгөө MAGA буюу нөгөө Make America Great Again гэж хэлж байгаа. Энэ дэр бол нөгөө Америкийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх том зорилт байгаа хэрэг шүү дээ. Ер нь бол тарифын болоо тарифын бус зорилтоор хянаж байгаа тохиолдолд бол тэр утгаараа бол Америкийн гангийн үйлдвэрлэлийг эргэж дэмжих тийм сонирхлоор одоо энэ импортын татварыг өсгөж байгаа гэж харж. Тэг хамгийн том нөлөөлөх зүйл Монголтой хамгийн том нөлөөлөх зүйл бол би энэ Хятадын гангийн экспорт дээр л нөлөөлнө гэж харж. Дэлхийд даяар хамгийн их одоо ган болоод гангийн төмөрлийн үйлдвэрлэлээр бол Хятад улс хамгийн одоо нэгт явж байгаа үйлдвэрлэлээр. Тэгээ энэ үйлдвэрлэл дээр л нөлөөлвөл гангийн одоо үйлдвэрлэлийг бүтээж байгаа одоо бодит орц буюу нөгөө коксчхон үрс дээр гол нь нөлөөлөх багт. Тэгэхээр энэ дээр л манайх нөлөөлнө. Гэхдээ би бол одоо Монгол Хятадын харилцаа бол улс төрийн ихтгэлцэл маш өндөр явж байна. Энэ жилээ бол. Тэгэхээр бол бодит тоон хэмжээ бол нэг ихээр буурахгүй болов гэж харж. За мэдээж одоо түрүүний ярьсан Америк Хятадын худалдааны энэ тарифын хориг арга хэмжээнээс болж тодорхой хэмжээгээр үнийн савлгаанууд бол гарах баг. За мөн Монголын талаас гэхэд энэ жил бол миний харж байгаагаар бол Монголын 3 удирдагч ер нь 2025 онд Хятад айлчлахаар байна. Та бүхэн харуул одоо бид бол улс төрийн маш их өндөр ихтгэлцэлтэй байгаа харагдаж байна. 2 сард бид 2 удирдагч Хятад руу айлчлуулсан байна. Энэ өөрөө 14 хоног хүрэхгүйгээр улсын хурлын дарга болоод ерөнхий сайд Хятад айлчсан байна. За энэ оны 8 сарын сүүл 9 сарын ихээр би бас ерөнхийлөгч айлчлах болов гэж харж байгаа. Энэ жилийн үед бол одоо Хятадын үед бол Хятадын фашизмын эсрэг 2 дугаар дайн дууссаны 80 жилийн хувьд тохиож байгаа. Тэгэхээр бол энэ жил бол одоо Шхабын бас төрийн тэргүүн нарын уулзалт болоод фашизмын эсрэг энэ арга хэмжээний үеэр Монгол улсын ерөнхийлөгч бараг ажиллах болов гэж харагдаж байгаа. Өргөдсөн байгаа гэж ойлгосон. Тэгэхээр бол улс төрийн ихтгэлцлэр бол ямар ч байсан одоо манай Монгол Хятадын худалдаа бол тодорхой хэмжээний одоо нөлөө бага хэмжээгээр л үзүүлэх болов гэж харж. За энэ удаагийн хэлцүүлгээр бид бүгд найрамдах Хятад улсын хоёр чуулганы талаар за 2024 онд Хятадын засгийн газар ямар арга хэмжээ авч за Хятадын эдийн засгийн нийгмийн асуудлаар ямар бодлого шийдвэр гаргав. За энэ онд ямар төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах талаар асуудлаар нээлттэй ярилцлаа. За мөн хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа гэдэг өргөн сэдвээр одоо судлаач одоо манай одоо хэлцүүлэгт оролцлоо. За мөн манай хэлцүүлэгт хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэндээ мөн сурлагын амжилт хүсье. За судлаач та бүхэнд мөн одоо эрдэм шинжилгээ судалгааны өндөр амжилт хүсье. За ингээ хэлэлцүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.